Бүгдээрээ сайн байцгаана уу? Солонгосын уламжлалт арьс арчилгааны аргын талаарх мэдээллийг хүргэе. Азийн олон соёлд өргөн хэрэглэгддэг уламжлалт гоо сайхны эмчилгээ болох цагаан будааны ус нь арьс ус арчилгаанд олон талын ашиг тустай. Судалгаанаас харахад будааны ус нь антиоксидант, өрөвслийн эсрэг, хөгшлийн эсрэг үйлчилгээтэй пептид агуулдаг байна. Будааны усны арьсанд үзүүлэх нөлөө нь үүнд нэгдүгüүрт нь чийгшүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Цагаан будааны усны пептидүүд нь арьсны байгалийн чийгийн саадыг хадгалж чийгшүүлэх үйлчилгээ үзүүлэхэд тусалдаг. Хоёрдугаарт нь хөгшрөлийн эсрэг үйлчилгээтэй. Цагаан будааны усны пептидийн антиоксидант шин чанар нь нарийн үрчлэгийг багасгахад тусалдаг. Гуравдугаарт нь арьсыг гэрэлтүүлнэ. Цагаан будааны ус нь арьсны өнгийг жигд болгож гиперпигментаз арилгахад тусалдаг. Дөрөвдүгээрт нь батга өрөвслийн эсрэг үйлчилгээтэй. Удаатай усанд дагуулгадаг өрөвслийн эсрэг пептидүүд нь батга болон арьсны улаалтыг багасгахад тусалдаг. Цагаан будааны усны өсөнд үзүүлэх нөлөө нь нэгдүгээрт нь бат бөх уян хатан болгоно. Пептидүүд нь өсний ширхгийг бэхжүүлж хугаралтыг багасган уян хатан чанарыг сайжруулдаг байна. Хоёрдугаарт нь өсний ургалтыг дэмжих үйлчилгээтэй. Удаатай усны пептидүүд нь өсний уутан цэргийг идэвхжүүлж өсний ургалтанд санаар нөлөөлдөг байна. Гуравдугаарт нь өсийг гялалзсан зөөлөн болгох үйлчилгээтэй. Удаатай усаар үсээр тогтмол угааснаар үсийг гялалтан зөөлөн болгоно. Мөн будаатай ус нь хуухны эрүүл мэндэд тустай. Цагаан будааны усаар үсээ угааснаар тайвшруулах үйлчилгээ үзүүлж энэ нь хуухны эрүүл байдлыг хадгалахад тусалдаг байна. Удаатай усыг гоо сайхандаа ашиглах олон янзын арга байдаг. Үүнд нүүрний тоник бэлтгэх, үсний ангижруулагч их баан гэх мэтээр ашиглаж болно. Цагаан будааны ус нь БЦ, Е витамин, эрдэс бодис зэрэг тэжээлэг чанараараа баялаг учраас арьс болон үс арчилгааны олон ашиг тустай байдаг. Будаатай усыг бол бэлтгэхдээ нэг эсвэл хагас аяга будаа угааж бохирдлоос нь салгана. Хагас аяга будаагаа 3 аяга усанд хийж 1 минут твтээгээд дараа нь шүүж усыг нь хэрэглэх хэрэгтэй. Түүнчлэн будаагаа савнд хийж дээрээс нь ус хийгээд 15 минут байлгана. Энэ хугацаанд будааны амин дэм эрдэсүүд нь усанд шингэх болно. Ингэснээр арьс цэвэрлэхэд үр дүнтэй шингэн болно гэсэн үг юм. Дараа нь усаа цэвэр савнд хийгээд арьс үсэндээ ашиглахад болно. Хамгийн гол нь үр дүнг үзэхийн тулд тууштай хэрэглэх явдал чухал юм. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.